Сондоо нэг бичлэг хийчихье. За өнөөдөр 2018 оны 8 сарын 20 хэдэн болсон бэ? 23 өдөр 23. За тэгээд бид нар S-Shoes компани дээр ирээд аяллаа тухай сонин хууч өрөөд тэгээд энэ компанид талархлаа илэрхийлээд ингэ сууж байна. Тэгээд бид нар бидний одоо аялал зориулж хийсэн те энэ компани өөрийнх нь бүтээгдэхүүн тэгээ бүтээгдэхүүн одоо Timberland загварын энэ гутал маань үнэхээр чанартай байсан. Тэгээ бас ингээд яагаад тийм чанартай байдгийнх нь учрыг сая бид нар ингээд манай компани одоо менежер тэгээд энэ зохион бүтээгч тэгээд энэ хантайгаа ярилцаад ингээд бид нар яг учрыг мэдээд ингээд сууж байна. Тэгээ үнэхээр бид нар цаашдаа ч гэсэн энэ компанийнхаа ингээд гутлын бүтээгдэхүүнийг энэ аль ширэн бүтээгдэхүүнийг хэрэглэе гэсэн бүр шийдвэр гаргасан. Тэгээ учир нь энэ бол бидний тэр саяны 16,000 км зам өдөр болгон бид нар бараг 10 км алхах гээд тэгээ мөн машин цуух үед ингээ гутлаа тайлахад яагаад тэр чих ингээ байдгүй оймс нороогүй байдаг гутал хөл маань юм хуурай байдгийн учрыг тэгээ яагаад энэ гутлын мэдлэгээ сайтагийн учрыг ингээд тэр арьсандаа байдгийм хийцэндээ тэр ойдолтой байдгийг тэрийг ингээ хүн ингээ сэтгэлээ гаргаж хийсэн байдгийг гэдэг энэ болгоныг ингээд учрыг сонсоод бичиж тэмдэглэж аваад ингээд одоо яг явах гэж байна. Тэгээ би S-Shoes компанийнхаа хамт олонд одоо цаашдаа ч гэсэн бид нар хамтарч ажилламаар байна. Тэгээ та бүхнийг бас ийм ус шингэнтэй сайн ажиллаарай гэд ингээд ус шүүгч бас бэлгэллээ. За тэгээд цэвэр ашигтай ус үйлдвэрлэдэг ус шүүгч бэлгэллээ. Тэгээд үнэхээр би энэ компани энэ ажлын байрыг одоо цаашид ийм музей шиг ийм ажлын байр болгох. Тэгээд нөгөө хост айл гэж миний энэ аялал дээр бичигдсэн байгаа. Өөрөөр хэлбэл юм хийж чаддаг тийм айлууд чаддаг зүйлээр амьдрах, мөнгө бодохгүйгээр амьдрах, зүгээр л өдөр тутмын амьдрал нь өөрөө тэр айлыг ингээ бүрэнд хижээдэг. Тэгсэн мөртлөө маш олон хүн тийм одоо амьдрах чадвараасаа бас зааж сургаж мэдүүлдэг. Тэр бол бас нөгөө тийм одоо хост айлын одоо ийм загварыг бий болгох гэж бас энэ компани маань биднэрт хамтарч ажиллах байх гэсэн юм бодолтой байгаа. Тэгээд дараагийн бичлэгээрээс уулзъя. Бид нэр энийг сэтгэлдээ тэгээд бид нэр манай аяллаа талаар ер нь анх юу гэж боджээ. Одоо ингээ яваад ирсэн гэсэн чинь бас ямар сэтгэл төрөв гэдээ бас асууя. За энэ аяллыг анх санаачлаад аялалд гарахаар болоод одоо хамтран ажиллаач гэж хүсэл тавьсны дагуу бид нар өөртөөхөө чаддаг хийж бүтээдэг гутлаараа хамтран оролцсон. Тэгээд 16,000 км газар аялаад олон сайхан хүмүүстэй уулзаад бүтээгдэхүүнийхээ хийж өгсөн гутлын маань чанар чансааг таниад тэгээд хурж ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд олон энэ хүмүүст бидний хийж бүтээж байгаа чадж байгаа зүйлийг маань таниулахад бас хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна. Өшөө их олон шинэ санаануудыг олоод тэр санаагаа бас ингээ хүмүүстэй хуваалцаж байгаад бас их баяртай байна. Тэгээ цаашдаа чи ажилд өшөө их амжилтыг хүсэж байна. Их баярлалаа. Үнэхээр бид нар сая 16,000 км явахдаа тэр хүмүүс яаж амьдарч байна уу? Одоо 5 улсад ч үү? Дэлхийн 5 улсад яаж амьдарч байна? Тэр хүмүүс өглөө гараад орой ирэх ямар хоол унд идэж байна? За мөн ямар хувцс өмсөж байна гэд мөн бидний одоо өмсөж байгаа хувцлыг хүртэл ингээд сонирхож асууж байгаа уйгур хүмүүсийг эдгээр хараад орос хүмүүсийг хараад бүр арьсаар Монголын арьс бол чухал үнэхээр сайн байдаг гэдгийг хэлж байгаа тэр орос залуу эдрийг үгийг сонсоод бид нар маш их урамшиж ер нь одоо монгол хүн Монголоо таньж мэдхийн төлөө Монголд байгаа нөөц баялгаа ашиглахын төлөө монгол хүний ур чадварыг ингээд хүмүүст ингээд бүр ингээд дэлхийн бүх хүмүүст ингээд таниулж мэдүүлж тэрний ач тусыг хүн болгон амьдралдаа ингээд ашиглаасай гэж бид нар хүсэж байгаа. Тийм ч учраас цаашдаа тэр хост айл гэдэг одоо ийм брэнд нэршлиг бий болгоё. Хост гэдэг нь англи үг, айл гэдэг нь монгол үг. Загвар айл гэсэн утгатай үг юм биш. Тийм яг үнэн. Тэгэхээр энэ хост айлвал одоо яг өөрийн тэр хийж байгаа үйл ажиллагаагаараа аяг жуулчлалтай хослуулаад тэгээд ингээд өөрийнхөө амьдралыг аваа явах
мөн дэлхий дээр ийм амьдралын одоо хэм маягийг бий болгох, шинэ амьдралын хэм маягийг бий болгох гэсэн би энэ зорилго тавьж байгаа. Тэгээд дараа энэ чиглэлээр бас уулзах сургалт болно. Тэгээд за түр баяртай. Сонирхол өгөх үү? Баярлалаа. Airshus компанийн хамт олонд одоо аяллаа хамгийн гол юм ч одоо хөлмөө даахгүй, нохгүй байсан. Тэгээд тэрмэн одоо машин алхахад бол нэр үнэхээр тусалсан. Гуталтай бол муу гуталтай. Өмнө 2 жилийн өмнө бол яг тэр гутал ямар байсан. Одоо энэ 2 жилийн дараа энэ яг дахин аялал хийхтэй тий. Дахин аялал хийхдээ захиалдуулж хийсэн гутал маань одоо үнэхээр яг ингээ ид шидээ өр өгөөж өгсөн. Тэгээ одоо Монгол хүний энэ сайхан бүтээлч ухаан, энэ сайхан ур чадварыг одоо хүн болгон бас тийм ээ өөртөө өр хүүхдэн үнэхээр сурах хүсэлтэй хүмүүсээ бол бас ингээд ядаж гэр бүлдээ гутлаа игээд өмсдөг болчвол гэж бүр тийм сэтгэл төрсөн ш надад. Баярлалаа. За дахин уулзцгаая. За баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.